Хотод юу өөрчлөгдөв? Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр таныг анзаарч жамжаагүй байхад амьдрч буй гудамжинд чинь байрны чинь гадаа ямар нэгэн зүйл шинээр бий болж аль эсвэл бусдан үгүй болж байна уу? Энэ өөрчлөлтүүд таны амьдралд яаж нөлөөлж байна вэ? Хотод юу өөрчлөгдөв цуврал нэвтрүүлэг таны анзаарч хараагүй өөрчлөлтүүдийг харуулна. Хотод юу өөрчлөгдөв? Сайхан байгаа юм гоё. Ингээ хогийн бүкэр байна, хогоо аав гүйцэд баашгүй сайхан байна, засвар хийгдсэн. Энэ хүнийг Пүрэв Дорж гэдэг. Баянголын 6 дугаар хорооны 5 давхар байшингуудыг босч эхэлсэн цагаас л энэ байранд айл болон өрх тусгаарлаж амьдралын жаргал зовлонгоо туулсан нэгэн. Одоо би тэтгэврийн хөгшин хүн өглөөд гарч байраа тойрон алхна, дэлгүүр хоршоо явна. Орчин тойрон тогтой тухтай байх ахмадууд бидэнд бас хүүхэд багчуудад хамгийн чухал зүйл шүү дээ гэж тэрээр ярьлаа. Пүрэв Доржгоон амьдарч байгаа энэ байрнуудын дунд 2 жилийн өмнө автозам тавьж бас зогсоолч бий болгож хүнээсээ олон машинтай болчихсон энэ цаг үед хүн машин зэрэгцэн сүлжилдэж хөгшин хүн хүүхэд гэлдгүй бэртэж гэмтэх шороогоор болуулах нь энэ үгэнд байж. Энээс өсвөлээд би шитэр нэг байшингийн 5 давхарт байдгийн. Одоо настай хүн 75 6 хүртэл хүн. Тэгээд сайхан л байна. Тэтгэврээ аавн тэгэл одоо байшингаа тойрно. Энэ хойд дээгүүр бас сайхан зам тавьж байна. Одоо энэ хавар дуусах юм байгаа үз. Манай энэ хэвэн зам талбай бол сайжирсан. Нодны одоо энэ явган хүний зам маань бүгдийг хийгээд сайхан боллоо. Манай энэ хороо бол одоо сайн хороо. Яг уу нэг өдөр нэг тийм настай усуд архиудаг байсан тэр усуд нь хүний ухаад явах нь баригдаад байхгүй болсон. Манай энэ хавь цэвэрхэн. За. Ястай гоё. Би энэ хавьтай их баярлдгийг. Энэ хавийг тогтжуулж байгаа усудаа их баярлдгийг. Манай энэ 6 дугаар хороо энэгээр бол ер нь гайгүй шүү. Энэ сүүлийн жилүүд бол уламж штайхан болж байгаа. Яг тэгвэл одоо энэ бодит байна. Ийм засмал байгаагүй. Эдгээр чинь цемент хог дандаа шорон байсан шүү. Тэгээд ус тунчдаг. Одоо хаавар болохоор ингээд цасны хайлг өвөл цас тэгэл мөстэй альтаргаа. Тэгэхээр одоо энэ орон сууцны дунд өсчүүл явахад бол ямар ч альтарч гулгахааргүй болсон. Шороосоо хүүхдийнүүд амруулахгүй бажгүй л болж байгаа гэж бодож байгаа. За ямар ч гэсэн багаар өөрчлөлт орж байгаа. Сайжраа л байгаа. Ер нь л сайжрал байгаа. Эдэр насны ажил төрөлтэй хүмүүсийн хувьд нэг их сүртэй өөрчлөлт шинжилэлт биш ч гэсэн үргэлж энэ хавьдаа өдрийг өнгөрөөж байгаа ахмад настан хүүхэд багчуудад хамгийн том бэлэг. Энэ бол 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2 тэрбум төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалт. Олон жил хүсэн хүлээсэн энэ өөрчлөлт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдээс төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулсан гэсэн дүгнэлтийг авч байна. Яг ийм маягаар Баянгол дүүрэгт орон сууцны хороолол дундах тогтчлт, сургууль цэцэрлэгийн барилга, өргөтгөлгээд нийтдээ 121 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байна. Татвар төлөгч таны татвар хэрхэн яаж зарцуулагдж байгааг харах энгийн л нэг жишээ энэ. Гэхдээ хамгийн гол нь зөв, зайлшгүй, хойшлуулшгүй асуудал зарцуулагдж байна уу? Эсвэл тийм ч чухал бус зарцуулдаг гэдгийг бидний сонгосон шатны төлөөлөгчдийн уруухан менежментээс харагдах учиртай. Баянгол дүүрэг гэр хороолол харьцангуй бага. Орон сууцны хороололдоо хангалттай олон цэцэрлэгтэйж гэр хороолол руугаа анхаарлаа хандуулахгүй байсныг Баянгол дүүргийн 21-р хорооноос харж болно. 700 гаруй хүүхэд цэцэрлэггүй. Хажуу талын хорооны цэцэрлэгт очсон ч харьяаллын бус гээд бусдын гар хөндрүүлж байж цэцэрлэгийн бараа хардаг гэж тус хорооны нэгэн айлын эзэгтэй бидэнд ярьсан юм. Өнгөрсөн жил эдний хороонд 240 хүүхдийн багтаамжтай шин цэцэрлэг улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн. Эрх намар ашиглалтанд орохоор нь 2 багыгаа цэцэрлэгт өгөөд өөрөө ажил эрхэлж амьдралаа сайжруулна хэмээн айлын эзэгтэй бидэнд ярьлаа. Хол цэцэрлэг өвлийн цагт л айгүй хэцүү өнөө уншилдахгүй. Манай хүн ч нүглэрт ажилдаа гараад явчихна. Тэг өнөө уншихгүй би олдохгүй бид нар эндээс чинь тэгэл нэг унаа такси бариад явдаг. Заримтайгаа тэгэл дулаа үед л хүүхдээ хөтлөөл алхаад явдаг. Тийм болохоор одоо энэ дор цэцэрлэг нэгдсэн болохоор чинь бид нараас айгүй бушуухан арчаасаа бушуухан хүүхдээ аваачаад өгчих юмс эднэр өглөө орой зөөж айгүй ойрхон амар ер нь хурдан төргөн шүү дээ. Энэ хоёроо орон чинь нэг өсрөл 10 минут гүгэд очиж чинь. Тийм болохоор энэ цэцэрлэгийг бас бушуухан ашиглалтанд орчоосыг л хараа сууч шүү дээ. Хүүхдүүдээ сургууль хэр хоол юм. Манай хүүхд 2 охин болохоор 54-р сургууль сурдаг. Бас л зайтай эндээс өглөөд такси өрөөд явдаг. Ер нь сургууль цэцэрлэг аль нь ойрхон байвал ядаж зам олон гарахгүй нэгт
санаа зовхонгүй одоо чи замаад яг ингээд заагаад байх юмгүй шууд өөрөө гараад хүрээд тийхгүй ингээд 54 чинь бас айгүй олон зам гарна. 2 уулзууртай гардаг. Сургуулийн дэрэнгээр айгүй бас машин тэрэг явдаг. Тийм болохоос айгүй санаа зовоод идэх байхгүй. Манай хороо 700 гад хүүхдээс одоо 400 гад хүүхд нь бол хамрагдцсан явж байгаа. 9-р хорооны 130 руу цэцэрлэгдэр. Эндээс ер нь хэр Хол. Одоо энэ хүмүүс ч бас хэцүү шүү дээ. Өглөө ороод ингээл цэцэрлэгээс хүүхдээ авах гэж дандаа эндээс такси одоо зарим эцэг эхчүүд бол машин тэрэггүй байгаа хүмүүс чинь дандаа таксигаар явж байгаа. Зарим нэг нь бол болцоотой айлын хүүхдүүд бол яг хав машин тэрэгээрээ хөрөж өгөөд авч ийн. Хүндрэлтэй асуудал бол зөндөө байгаа. Цэцэрлэг олдохгүй одоо хүүхдээ хараад гэртээ ажиллаа хийж чадахгүй ч нэ олон эцэг эхчүүд байна шүү дээ. Харах хүнгүй гэртээ дүгжигдэж ахын ослоос уулж гэмтэж бэрдсэн тэр бүхэл амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь гэр хорооллын. 2019 онд л гэхэд нийт гэмтэж бэрдсэн тэгээс 5 насны хүүхдүүдийн 79% нь гэр орондоо байхдаа бэртэж байсан судалгаа байна. Энэ бол гэр хороололд зайлшгүй цэцэрлэг байх ёстой эхний үндсэн шаардлага. Дараагийн шаардлага бол айл өрхийн амжиргаа. Нэг нь гэртээ хүүхдээ харахад нэг хүний цалингаар амжиргаа эрс доошлох нь аргагүй юм. Би бас тийж боддоо шүү дээ. Ингээл одоо нэг хоёр нь цэцэрлэгт явчихдаг, сургуульдаач явчихдаг юм уу те. Тэгээд нёгийгээ хараад л гэртээ суудаг. Тийм ээжүүд бол зөндөө байгаа энэгээр ганц би биш. Ганц өчнөө бол ээжүүд хүүхдүүд ингээд цэцэрлэгт өгөх гэсэн чинь манай хүүхдийг авахгүй байнаас гэдэг юм уу те. Цэцэрлэг сургуулийн хөрөлцөө айгу муу юм болов гэж би дотор боддгийн. Нэг хүүхдэд цэцэрлэгт оруулах гэж бас эцэг их чинь ямар олон санхүүг зарцуулж байгаа лээ те. Тэгж бодохоор ч юм айгу өндөрлөлтэй л байд шүү дээ. Тэгээ манайх чинь ганц хүн ажил хийж байгаа. Ганц хүн ажил хийж байгаа. Болохоор ч нэг урдаа барих уу, хойноо барих уу гэдэг шиг тийм юм бас байд шүү дээ. Олон жил хүлээсэн энэ чинь одоо 4 жилийн өмнөөс яригдсан цэцэрлэг шүү дээ. Тэгээ энэ 22 айлын юу ягаад газар чөлөөлтөнд ороод улсын төсвийн хөрөнгөөр 240 ортой юм цэцэрлэг баригдаж байгаад бол бид аяга баяртай байгаа. Энэний тоолонгоор одоо 240 хүүхэд энд орж ийна гэдэг чинь бас нэг 200-аад хүүхэд маань орчход бас тэр айлын амьдрал ах уу яаж ирэхгүй гэдэг бас ойлгомжтой л байгаа хэрэг та. 8000 гаруй хүн амтай 21-р хороо инхүү олон жил хүсэн хүлээсэн цэцэрлэгтэй болжээ. Өглөө бүр таксигаар хүүхдээ зөөдөг байсан бол сургуулийн насных нь аюулгүй замаар явж сургуультай хүрэх болжээ. Ердөө яг хажууханд нь 9-р хороонд 640 хүүхдийн шинэ сургууль баригдаж байгаа нь энэ. Тунгалгийн том охин гэрээсээ сургууль орох гэж 5 удаа зам гарч 2-3 км алхдаг. Хүүхдүүдийг өдөр бүр ийм эрсдэл өөрүүлэхгүй тулд улс гэртээ нойрхон газарт сургууль байгуулдаг. 3.3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа энэ сургуульд 9-21 гээд хол хичээлдээ явдаг ойр хавийнх нь хорооны жаалууд явна. Гэр хороолч гэсэн энийх хотын иргэд амьдардаг. Тэд ч бас өндөр өсгийд өмсөөд цэвэрхэн засамлаар гэртээ харихыг хүсдэг. Тэнд ч бас усаа зөөхтөө инхэл донхолгүй замаар гүйхийг хүсдэг хүүхдүүд амьдардаг. Тэдний амьдралд бяцхан ч гэсэн өөрчлөлт тав тух авчирсан энэ зам 3 жилийн өмнө 9-р хорооны нутаг дэвсгэрт ашиглалтанд оржээ. Зам тайснаас биш улшаалганд болсон шүү дээ. Амдаа гэдэг юм. Одоо нэг шороо тоосон бас гайг болсон шүү дээ. Энд чи амар шороомоор устдаг шүү дээ сум бол. Одоо засмал тайснаас л гайг болсон. Энэ зам тавигдаад одоо баг 3 жил болох ч байна уу? 3 жил болох ч байна уу да. За зам тавигснаас хойш ер нь тэгэл ер нь л машин дэргнээс ахуулаад хүүхэд жоход явахаас ахуулаад айтан болсон юм л да. Амар алсан. Ус масанд явахад. Урд нь ямар замаар явдаг? Урд нь шорон замаар явдаг гэсэн. Шорон замаар машин ажигаар явж байсан. Одоо нь явгооны замаар явж байна. Ус авахд илүү амар болсон. Ус авахд илүү амар болсон. Бид үнэндээ амьдрах орчиндөө гарч байгаа ийм өөрчлөлтүүдийг тэр бүр анзаардаггүй. Гэхдээ орчин тойрны энэ өөрчлөлтүүд их хотын хөгжил, нүүр царайг тодорхойлдог. Хотын иргэдийн төлөвшлийн түлхүүрч болж өгдөг. Хаан ч энэ байдал орхигдох ёсгүй.